COP17 зөвлөлттэй тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурал үргэлжилж байна. Манай студид хүний эрхийн үндэсний комиссийн дарга Сүнжид Хүрэлцэн ирээд байна. Сайн байна уу та? Өдрийн төргий. За тэгэхээр зөвлөлт газрын дороотол ган гачгийг зөвхөн байгаль орчны хямрал биш, хүний эрхийн хямралаа гэж тодорхойлсон шүү дээ. Тэгэхээр ер нь яг Монгол иргэдийн хувьд одоо ямар эрхүүд нь энэ байгаль орчны нөхцлөөс болоод зөрчигдөж байгаа талаар яриагаа эхлэе. Ер нь л бидний амьдрах орчин байгаль орчин уур амьсгалын өөрчлөлт бол нөгөө зөвхөн эдийн засгийн асуудал биш, энэ бол зөвхөн байгаль орчны асуудал биш, нөгөө шууд эцэстээ бол шууд бусаар хүнд хамаатай юм асуудлууд үүсдэг. Тэгээ хамгийн эхлээд өртдөг бүлгүүд бол юу яг тэндээ амьдарч байгаа бүлгүүд байдаг. Малчид дундаа эмэгтэйчүүдэд нь яаж нөлөөлдөг вэ? Хүүхдүүдэд нь яаж нөлөөлдөг вэ? Ингээд ийм асуудлуудыг бид нэр бодож хариу арга хэмжээ авах хэрэгтэй болж байна л да. Үнэрхийн үндэсний комисс ихтгэл гаргадаг жил болгон Осын хурал төрүүлдэг. Тэгээ 10 удаад нь бид нэг эрүүл аюулгүй орчин амьдрах эрхийг авч үзсэн байна. Тэгээ сүүлийн үед өөрчлөгдөж байгаа тенденц нь өөрөө юу гэхээр бид нар эдийн засгийн ач холбогдолтой ашиг малтамлыг олборлоё. Уул уурхайг хөгжүүлье, дэд бүтцийг байгуулъя гэдэг нь зөв. Гэхдээ дандаа энэ асуудал ч өөрөө юм олон асуудлын зангилаа учраас хүнд яаж нөлөөлөх юм? Ямар бүлэгт нь ямар эерэг сөрөг үр дагавар гарах юм бэ гэдгээ тооцож хийх ёстой болоод байгаа. Тийм учраас энэ бол ерөөсөө хүн төвтэй бид нар бодлого ярьдаг болсон байна шүү дээ. Ногоон эдийн засаг, ногоон хөгжил, ногоон хамгаалалт ярихаараа бид нар дандаа энийг эцэстээ бид нар хэнийг хамгаалах гэдэг хүндээ зориулж энэ байгаль орчныг хайрлах, хамгаалах, хэвэн болгох, нөхөн сэргээх тухай ярьж байгаа ийм нэг үлдээ холбоотой төгс асуудал юм аа л гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Тэгээ та бас яг нөгөө нөхөн сэргээлт гэдэг бол тухайн газрыг ингээд сэргээгээд болох биш. Тухайн газарт одоо ойрхон амьдарч байгаа хүмүүсийн амжиргаа, хүмүүсийн амьдралд хэрхэн эргээр нөлөө үзүүлэх вэ гэдгээр нь хэмжих ёстой гэж хэлчихсэн. Энэ талаараа бас та илүү хэлж өгөөч. Хэд хэдэн ийм үе шат байгаа. Ер нь бол бид нэр ингээд аливаа тодорхой үйл ажиллагаа хийхдээ төлөвлөхөөсөө ахуулаад хэрэгжүүлэхдээ хэрэгжүүл дуусны дараа ч гэсэн иргэдийгээ оролцуулах, за хилцүүлэг өгнүүлэх, иргэдийн саналыг нь сонсох, тусгах асуудал бүх шатандаа чухал байна гэж үзэж байгаа. Тийм учраас жишээлх юм бол ингээд иргэдийн саналыг аваагүй яг тэр нэг хүмүүст ямар асуудал тулгамдаад байгааг нь хөндлөнгөөс дүүнхийн сацуу өөрсдийнх нь санал хэрэгцээг нь сонсоогүйгээр төлөвлөлт гаргацгаар юм өрөөсгөл болох эрсдэлтэй байдаг. За хамгийн сүүлд нь хэрэгжилтийн асуудал яг таны асууад байгаа нөхөн сэргээлт дээр бол бид нэр том хангалтгүй байна гэж дүгнэлтийг хийдэг штэ. Байгаль орчин айлж үйлчлэлийн яам өөрөө бас тийм дүгнэлтийг хийж байгаа. Тэгээд нөхөн сэргээлтийн үр дүнд нь нөгөө мал аж ахуй, эргэлэх, газар тариалангийн өмбөс, за өшөө нөгөө ургамал энэ цөлжихгүй байх энэ ногоон бүсийн асуудлууд гарч ирдэг. Тэгээд энэ нь шууд л малчид тэнд амьдардаг хүмүүсийн аж амьдралд нь шууд нөлөөлж байгаа учраас амьдралын чанарт нь шууд нөлөөлж байгаа. Тэр хүмүүс юу н үлдэх юм уу, нүүх юм уу? Нүүгэл хаашаа нүүх юм? Аймаг дотроо, сум дотроо нүүх юм уу? Эсвэл бүр суурин газар нүүх юм? Ингээд тэр айлын аж амьдралгаа ер нь яаж хувирах ёстой вэ гэдэгт бүхэлд нь бодож тооцохгүй байгаа учраас зарим талаар бол бид нэр хөндөө хээлгүй зарим бодлогыг бол гаргаад тэр нь хүмүүсийн эрх зөрчигдөх нөхцөл болоод бас байгаа тал байна. Тэгэхээр яг манай улсад одоо толгомдоод байгаа хамгийн том асуудлуудын нэг нь бол яах аргагүй одоо нүүдэлчин ард түмэнтэй учраас газрын нөхөн сэргээлт, дээрээс нь цөлжилт, газрын дороотол хамгийн их асуудал нь бэлчээрийн асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ бэлчээрийн асуудал дээр хамгийн их одоо хохирж байгаа хүний эрх зөрчигдөж байгаа асуудлууд юу байна вэ? Бид нар нэг ийм одоо бид нар бол уламжлалт Монголын аж ахуй гэвэл бид нүүдлийн мал аж ахуй гэж хэлнэ. Энэ хэдийгээр багасаар байгаа боловч ингээ 30 орчим хувь нь хүн амын бэлчээрийн мал аж ахуй хэрэгсээр байгаа. Энэ бидний амьдралын нэг хэв маяг мөн бас ингээ соёл уламжлалыг авч явдаг энэ хэсэг мөн. Тэгээд тэнд бас өрх гэрийн аж амжиргааг дэмжих их үүсвэр болж байгаа нь үнэн. Тэгэхээр энэ хүмүүстэй энэ бэлчээрийн мал аж ахуйг дэмжихийн тулд эсвэл хувирган өөрчлөхийн тулд бид ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдгийг хамтд нь бодох ёстой байна л да. Бэлчээрийн тухай ярихаар бид за бэлчээрийн 70% цөлжчлөө. Ингээд дахин сэргээгдэхгүй байна. Ургамлууд нь дахин сэргээгдэхгүй байна гэдэг нэг асуудал ярьдаг. Тэгээ үүнээс асуу тэгвэл ямар байдлаар энэ мал аж ахуй эрхэлдэг хүмүүсийгээ нүүлэг юм уу, шилжүүлэх юм уу, ямар байдлаар тэр бэлчээрийг ямар зайтаагаар, хугацаатаагаар, жил өнжөөд юм уу, ямар байдлаар нэг сэргээх юм бэ гэдэг ийм тодорхой ирээдүйн чиглэл хэрэгтэй. Асуудлыг яриад бол дуусахгүй учраас одоо хэдүүлээ шийдэл дээр яг яаж үнийг хийх вэ? Тэр
бэлчээрээ яри, нөхөн сэргээ гэдэг хугацааг нь яри. Түүнийс асуудаг мал аж ахуй эрхэлдэг хүмүүсийгээ бид яаж нүүлгэн шилжүүлж байршуулж энэ хүмүүсийн аж амьдралыг дордуулахгүйгээр энийг шийдэх вэ гэдэг асуудлыг хамтд нь ярих хэрэгтэй. Тэгээд эцэст нь танаас бас хүний эрхийн комиссаас маш олон одоо асуудлууд дээр байнга зөвлөмжийг хөрвүүлдэг. Гэвч бодит байдал дээр хэрэгжилтэнд хангалттай байдгүй. Яг энэ зөвхөн COP17 хурлын үеэр бид нэр зөвлөгөө яриад өнгөрөх биш. Дараа нь яг бодиттой ажил хэрэг болгоход юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Шууд хамааралтай зөвлөмжөөр жишээ татъя. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн нэг хэсэг нь бид нэр ашигт мал уул уурхайн орчмын иргэд тэр нөлөөлийн өсөлтөнд байгаа иргэдийн эрхийн тухай асуудлыг 23 дахь хэлтэлтэй авч үзсэн. Тэрнээр ямар зөвлөмж өгсөн бэ гэвэл нэгдүгээр иргэдийнхээ дуу хоолойг сонсож иргэдийгээ энэ талын шийдвэр гаргахад бүх үе шатанд нь утга учиртай оролцуулаач гэж нэг зөвлөмж өгсөн. Хоёрт нь нөхөн сэргээлтийн асуудал дээр үнэхээр хаан ханамгүй байна. Хууль байна. Журам байна. Тэрийг сэргээх тустай хатал түүнийг эржүүлж байгаа байдал нь хангахгүй байгаа учраас тэр ойр орчмын ногоон бүс ургамал амьтанд нөлөөлөхөөс гадна за энэ тэгээ мэдээж өрхийн амьдралаа иргэдийн аж байдалд нөлөөлж байна. Тийм учраас үүнийгээ тодорхой хэрэгжүүлээч гэдэг зөвлөмжийг өгсөн. Тэгээ үүний мөрөөр 23 төлөвлөл гэдэг чинь 2 жилийн өмнө гарсан ихтгэл гэсэн үг. Тэгээ энэний хэрэгжилтэн дээр засгийн газар бол тодорхой үе шаттайгаар анхаарах бол шаардлагатай байгаа. Эхний ээлжинд бодлогоо тодорхойлоо, дараа нь хэрэгжилтийн асуудал, тэгээд хүний нөөц санхүүгийн асуудал, тэгээд салбар дундын уялдаа холбоо асуудал, иргэдийгээ бас мэдээлэл хүргэх гэдэг юм үе шаттай л явах хэрэгтэй байна. За цаг гарган ярилцлага гэсэн танд маш их баярлалаа. Таны цаашдаа ажилд амжилт хүсье. Өдөртөө манай студид хүний эрхийн үндэсний комиссийн дарга Сүнжид хүрэлцэн ирж байр сууриа илэрхийллээ. COP17 шууд амжилтын хөтөлбөр үргэлжилж байна.